Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Тунгаа багш нь Солонгос руу яваад намайг нэг лекц бэлдээд өгөөч гэж хүссэн юм аа. Тэгээд өнөөдөр та бүхэн зориулаад багш нэг Францын нэрт төгөлдөр хуурч хөгжмийн зохиолч та бүхэн аль бага наснаасаа мэддэг байсан те энэ Морис Равель гэж импрессионизмын хоёр дахь том төлөөлөгч Дебюсигийн дараа энэ хүний тухай ингээд материал ерөнхийдөө бэлдсэн. Тэгээд яг хуу тунгаа өгчтөнч тэр бич тэр энэ лекцийг уншиж байхдаа энэ Алексеев гэж Оросын алдартай төгөлдөр хуурын дэлхийн урлагийг судалдаг. Ер нь баг дэлхийд цорын ганц хэлж болно. Энэ судлаачийн эрдэмтний номыг ашигладаг учраас энэ ном нь орос хэл дээр байдаг. Тэгээд та бүхэн зориулаад багш нь энэ Равелийн өөрийнх нь амьдралынх нь нэгдүгээр түүх, хоёрдугаар тэр ямар зохиолыг гол төлөв бичсэн, гуравдугаарт яг Равелийн амьдарч явах үед Франц улс болон Европ тэр чигээрээ нийгмийн ямар байдалд амьдарч байсан. Та нар мэдж байгаа 20 дугаар зууны их үед чинь дэлхийн 1-р дайн тийм ээ. Оросд бас Октябрийн том хувьсгал гэдэг ингээд ийм үед Равель амьдарч байсан учраас тэгээд нийгэмтэй холбож ерөнхийд нь Алексеевийн бичсэн энэ Равелийн уран бүтээлийн тухай судалгааг товчлон гэж хэлж өгөхийг шийдсэн юм аа. 1875 онд төрсэн Равель 3 сарын 7-нд энэ болохоор Сибур гэдэг ийм жижигхэн хот. Энэ хот нь өөрөө Франц ба Испани хэл дээр байдаг юм байна. Атлантын далайн эрэгт байдаг Сибур гэдэг ийм жижигхэн хотод түүний аав нь болохоор Пьер Жозеф Равель гэдэг байсан. Ээжийг болохоор Мария де Луар гэдэг. Тэгээд энэ хүн Равель маань бол энэ хоёр хүний ууган буюу анхных нь хүн байсан. Аав нь бол өөрөө Швейцар нутгаас гаралтай. Тэгтээ Испанид амьдарч ажиллаж байсан үе. Ээж нь болохоор Испанийн тэр Бак гэдэг энэ нутгийн маш эртний язгууртан ийм гаралтай эмэгтэй байсан. Тийм болохоор Равель бол угсаа гарлын хувьд хоёр өөр ийм nationality гэж ярьдаг шүү дээ. Хоёр өөр орны ээж аавын дундаас гарсан учраас түүний үзэгдэх гадаад төрхөн тийм ээ. Тэгээд түүний бас сэтгэл зүйнийх нь онцлог бол ийм илүү их ийм уран бүтээлийн болон амьдралын ийм темпераменттай сэтгэл зүйн хувьд их онцлог ийм хүн байсан гэж хэлж болно. Ер нь бол та нар мэднэ шүү дээ. Франц, Испани, Швейцар тэр бол яг Европын ийм жижигхэн газар нутагтай орнууд. Тэгээд тэр үед бол язгууртан байна, эртний язгууртан байна гэдэг бол маш олон талаасаа ийм уламжлал, гэр бүлийн үнэт зүйл, уламжлалыг хадгалж ирсэн өөрсдийн гэсэн ийм уламжлалтай тэгээд өөрсдийн зан заншлаа маш их ийм чанд хадгалдаг байсан гэсэн. Ер нь язгууртан байна гэдэг бол тийм ээ. За аав нь бол зохион бүтээгч ийм хүн байсан. Тэгээд их хөгжимд дуртай, чөлөө цагаараа үргэлж хөгжим тоглодог. Тийм болохоор Морис Равель бол өөрийн бага наснаасаа хөгжимтэй танилцсан. Ойролцоогоор ер нь 6-7 настайгаасаа түүний хөгжмийн хичээлүүд нь яг л биднэрийнхтэй адилхан ийм системтэй явж эхэлсэн. Эхлээд бол Анри Гис гэж ийм төгөлдөр хуурын Анри Гис гэдэг нэртэй ийм төгөлдөр хуурын багшаар хичээлж байгаа. Тэгээд тэр багш бол би маш их ийм авьяастай, маш их хөдөлмөрч, ийм хөгжимд дуртай, ийм шавьтай боллоо гэж хэлж өөрийнхөө дуртатгалд бичсэн байдаг. Тэгээд Равелийг бол өмнө цаг буюу их ухаантай хүүхэд гэж бичсэн байдаг. За 1887 өөрөөр хэлбэл 12 настай байхаас нь ахуулаад түүний хөгжмийн боловсролыг Шарль Рене гэж
та нар сонссон байх тийм ээ, Delib гэж одоо Испани гаралтай маш алдартай хөгжмийн зохиолч байдаг. Энэ Шарл Рене гэдэг энэ одоо Равелийн 12 наснаас нь хөгжим зааж эхэлсэн энэ багш бол Delib-ийн өөрийнх нь шав байсан байна, тийм ээ. За ер нь бол Шарл Рене Равелийн амьдралд, ялангуяа хөгжимчин болох амьдралд ямар гол үүргийг гүйцэтгэсэн бэ гэхээр тэр зөвхөн төгөлдөр хуурийн одоо юм техник билдинг буюу одоо төгөлдөр хуурийн одоо сургалт техникийн талаар Равелийг одоо заагаад зогсоогүй, гармон тэгээд контрапункт тэр ихтгэл композиц буюу хөгжмийн зохиомжийн одоо ихэн үеийн сургалтыг хүртэл Равел зориулж явуулсан. Тийм байсан учраас хөгжмийн зохиолч болох энэ хүсэл бол бараг 12-3 настайгаас нь Равелийн хувьд эхэлсэн гэж хэлж болно. Шарл Ренегийн удирдлагын доор Равел суралцж байхдаа одоо өөрийнхөө хамгийн дуртай хөгжмийн зохиолч болох Роберт Шуманы бүтээлийн сэдвээр юм жижиг вариац буюу хувилбар айц бүтээсэн байна гэж одоо судлаачид бичсэн байдаг. Тэгээ энэ бол төгөлдөр хуурийн санаатны одоо сонатина гэж Равелийн бүтээл байдаг. Энэ бүтээлийнх нь одоо ихэн гэж одоо бас зарим төгөлдөр хуурийн судлаачид хэлдэг байна. Та нар бол Равелийн сонатина зарим нь тоглож исэн баах, ер нь бол энэ бүтээлийг мэдэх бах тийм ээ. Тэгээд нэгэнт одоо энэ дэлхийн алдартай импрессионист хөгжмийн зохиолчийн анхны одоо багш нарын нэг учраас Шарл Рене гэж энэ хүн сүүлд өөрөө Равелийн тухай дурсамж бичсэн. Тэгээд дурсамжтай Равелийн хамгийн анхны бичсэн энэ одоо вариац бол одоо залуу вундеркинд юм буюу залуу сууд хүүхдийн хамгийн анхны гэхдээ маш сонирхолтой ийм хөгжмийн зохиомжийн одоо туршилт гэж нэрлсэн ба. За 1889 он гэхэд бол Равел одоо Парисын консерватори гэж тухайн үед Европын хамгийн алдартай консерватори, та бүхэн өмнө одоо Тунгай өгшийнхаа лекцэн дээр одоо Унгарийн алдарт төгөлдөр хуурч Франц Лист амьдралдаа Парисын консерваторид яагаад орч чадаагүй ч гэдэг юм уу тийм ээ, ийм түүхийг сонсч байсан баг. Яг үүнтэй адилхан 1889 онд бол Равел Парисын консерваторид суралцахад хангалттай бэлтгэгдсэн байсан. Тэгээд төгөлдөр хуурийн ангид анх бол Антиом гэж одоо алдартай багш. Дараад нь Шарл Брио, та нар мэднэ тий, одоо манай хийлчид маш их түүний концертыг тоглодог штэ. Тэгээд хөгжмийн гармоны хичээлийг бол Писар гэдэг багшаар заалгаж байсан. Одоо энэ нь бол нэгэнт энэ гурван багш бол одоо тухайн үед 19-р зууны төгсгөл үед Парисын консерваторийн профессорууд багш нар байсан учраас нэгдүгээр төгөлдөр хуурийн сургалт тийм ээ, хоёрдугаарт гармон, тэгээд контрапункт хөгжмийн зохиомжийн талаас нь бол тухайн үеийн хамгийн одоо алдартай хөгжим сонирхогч оюутнуудыг одоо сургадаг байсан ийм багш нар байсан. Дахиад багш нэг удаа нэрийг хэлээ. Энэ бол Антиом гэдэг төгөлдөр хуурч. Писар нь бол гармоны хичээлийн багш байсан. Брио бол хөгжмийн зохиомж зааж байсан байна. Тэгээд ер нь төгөлдөр хуурч оюутны хувьд бол Равел өөрийнхөө консерваторийн хамгийн одоо авьяаслаг оюутнуудын нэг байсан. Тэгээд консерватори дотроо болж байгаа тийм уралдаануудад амжилттай оролцоод шагнал хүртээд ингэж явж исэн хэдий боловч одоо түүний сэтгэл, түүний хүсэл бол гол төлөв одоо яг энэ хөгжмийн зохиомжийн одоо тал руугаа чиглэж исэн гэж хэлж болно. Ер нь бол өнөөдөр дэлхийд даяараа төгөлдөр хуурчдын тоглодог Равелийн бүтээлүүд ерөнхийдөө хэдэн оноос бичигдэж эхэлсэн бэ гэх юм бол 1893 он гэж хэлж болно. За ерөнхийдөө импрессионист хөгжим гэдэг бол байгаль, уламжлал, амьдралын аж ахуйн, өдөр тутмын одоо энэ үйл явцыг байгаль дэлхийтэй холбож яаж хөгжинд шин гармоныг үүсгэж бүтээлээ илэрхийлэх вэ гэдэг ийм одоо импрессионизм. Та нар урд нь сонсч ирсэн байх багш нь Тунгай багш нь бодвол Дебюсси бас заасан байгаа бах.
одоо Францад одоо жишээлбэл Парисын нар, өглөөний нар, өдрийн нар, оройн нар гэдэг ингээд ийм сонирхолтой зургууд. Ер нь Франц орн бол тэр чигээрээ импрессионизм гэдэг энэ шинэ хөгжмийн урсгалын анхдагч ийм орн. Зөвхөн хөгжмөндөр биш, энэ бол урлаг тэр чигээр. Одоо яг уу Моцарт, Хайден байна, Бетховен нар нь одоо Венын классик буюу Вена, Герман, Австрийн хөгжим. Араас нь Шубертээс эхлүүлээд Мендельсон, тэгээд дараад нь мэдээж Шопен, Лист, сүүл рүүгээ баг Брамс тэ ингээд том одоо романтик хөгжим Герман, Польш, Унгарт ингэж суурилж эхэлж исэн бол дөөр гэх юм бол одоо Итали тийм ээ. Импрессионизмын хувьд бол яг Франц гэдгийг бол ингээд энэ бол ямар ч маргаангүй юм тийм. Тийм болохоор 1893 он гэдэг бол хэрвээ бид нар Равелийн Төвлөрөх хуурын бүтээлүүдийн одоо яг анхан одоо үе гэж нэрлэх юм бол энэ бол бас импрессионизмын өөрийнх нь одоо үүслийн тэр түүхэн үе гэж үзэж бас болно тийм. За 97 онд одоо биднээс мэддэг Алберт Форе гэж хөгжмийн зохиолч тийм ээ. Форе бол хэдийгээр Францын хөгжмийн зохиолч боловч өнөөдрийн бидний мэддэг Фредерик Шопены олон энэ гоё ноктюрнуудын болон одоо бусад ийм уянгийн баллад мэтийн бүтээлүүдтэй яг ижилхэн ийм гармоноор тойрогддог ийм романтик маягийн хөгжмийн зохиолч байсан. Романтик урсгалын. Тэгээд 87 онд Равел одоо Габриэль Форегийн одоо хөгжмийн зохиомжийн ангид элсэх ийм сайхан боломжтой болсон. Тэгээд тэр үед яг Форетэй хамт зэрэгцэн ажилладаг Андре Жидальжие гэж одоо хөгжмийн зохиомжийн ийм алдартай багш бас байсан. Тэр багш бол Равелийн Авиас тэгээд өөрийнх нь бүтээлүүдтэй анх танилцаад одоо түнд контрапункт заахыг одоо зөвшөөрсөн гэж хэлж болно. Форе бол Равелийг одоо Авиасыг ямар талаар нээсэн бэ гэж хөгжмийн судлаачид үздэг вэ гэхээр лирик буюу уянгийн талын нээсэн гэж одоо хэлдэг юм байна. Одоо уянгийн талыг Форегээр нийлбүүлсэн Шабрие болон одоо Сати гэж одоо хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй танилцаж мөн одоо Жидальжие гэж Андре Жидальжие гэж энэ хүнээр одоо контрапункт сурсан. Тэрээр ингэж боловсрсон учраас одоо өөрийнхөө уянгийн одоо аялгау бүтээх энэ одоо Авиасыг хамгийн түрүүнд том хэлбэрийн бүтээлүүдэд, өөрөөр хэлбэл цуврал бүтээлүүдэд эсвэл концертуудад тийм ээ одоо Равел анх одоо өгж үүгээрээ өөрийнхөө уянгийн одоо аялгау бүтээх чадвараа импрессионист хөгжмийн зохиолчийн хувьд анх удаа том хөлбөрийн бүтээлүүдэд одоо оруулсан гэсэн. Өөрөөр хэлбэл Дебюсигээс том ялгаа байна тийм ээ. Дебюси бол гол төлөв ийм симфони бүтээлүүд том хэлбэрийн бүтээлүүд нь одоо та нар жишээлбэл Ламайх буюу Далай гэдэг түүний том симфони найраглалыг мэдэн сонссон баах гэж бодож байна. Равел гэхлээр Төвлөрөх хуурт бол жишээлбэл алдартай биднээсийн тоглодог солон нурын концерт, түүнээс гадна зүүн гарт зориулсан концерт. Тэгээд одоо түүний цуврал бүтээлүүд бол ерөөсөө тэр чигээрээ шинэ нээлт. Харин Дебюси бол маш олон прелюди анх удаага нэр өгсөн, хөтөлбөрт хөгжим болгосон гэсэн үг тийм ээ. Одоо жишээлбэл та нарын хамгийн сайн мэддэг одоо прелюди бол шаргал үст охин засан дээрх алхмын чимээ гэдэг юм уу тийм ээ. Одоо сүнсэн сүм гэх мэтчлээ.
Равел бол бас яг Дебюсситэй адилхан өөрийнхөө бүтээлүүдийг дандаа нэр өгдөг. Одоо жишээл одоо алдартай Жиду гэдэг одоо удахгүй 13 онд мөхт ягч тоглож байгаа концертын дээр Францын энэ алдартай Жиду Равелийн бүтээл байсан. Энэ бол одоо усны дүрслэл гэсэн. Одоо жишээлбэл Куперени одоо гашуудлын дуунууд гэж байдаг. Тэд нар нь бол бас бүгдээрээ яг ингээд нэг нэгээр нэртэй тий. Ундина одоо эртний одоо миф, легенда, домог гэдгээс ингээд гаралтай. Ийм одоо жишээл Павана гэх юм дандаа ингэж нэр өгч ингэж явдаг ийм бүтээлүүд байсан. Равелийг ерөнхийдөө авиаслаг хөгжмийн зохиолч, шинийг нээгч, шин гармоныг үүсгэсэн хөгжмийн зохиолч гэж үзэхээс гадна техникийн болон одоо чадварын хувьд маш өндөр зэрэглэлийн юм төвлөрөх хуурч гэж үздэг учраас Форе мөн одоо түүний одоо шав, Форегийн шав тухайн үед Францад маш их одоо ийм алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хөгжмийн одоо хөгжимчдийн тоглолтуудыг зохион байгуулдаг Полиньяк гэж одоо ийм хөгжмийн импресарио хүн байсан. Тэгээд анх одоо Равелийн одоо уран бүтээлийн тоглолтуудыг бас одоо өөрийнхөө одоо импресариогийн авьяасыг одоо ашиглаж одоо Парисын том концертын залууданд анх тоглож эхэлж байсан. Равел яг хувь хүний хувьд одоо өөрийнхөө үе тэнгийн сонирхол нэгтэй хөгжимчид, хөгжмийн зохиолчид, хөгжмийн багш нар үнтэйгээ одоо ингэж юм их найз нөхөд байхыг маш их хичээдэг ийм хүн байсан тухай Алексей бичсэн байгаа юм л да. Тэгээд өөрөө ийм жижиг төрлийн ийм одоо клубүүдийг байгуулад найз нөхдийгөө одоо мэрэгжил нэгт нөхдүүдийгээ ураад ийм халуун тутан ийм дулаан яриа өрнүүлдэг өөрийнхөө зоригтойгоор ашиглаж байгаа шинэ гармонуудын тухай бас одоо ийм нээлтүүдэд тэдэнтэйгээ хуваалцдаг ийм багш байсан. За 1990 онд бол дөнгөн данган одоо байгуулагдсан нэг тийм сонирхолтой хөгжмийн одоо залуу уран бүтээлчид цугладаг, сэхэтнүүд цугладаг ийм клубын гишүүн болсон байна. Манай одоо энэ хөгжмийн зохиолч маань. Тэгээд энэ нь болохоор Апаш гэдэг нэртэй ийм одоо клуб байсан байна. Энэ одоо нэг жоохон баг зэргийн одоо өдөө хатгсан ийм сонирхолтой нэр гинэ. Шууд утгаараа бол тэнүүлчин, дээрэмчин, хууль журамд зохицдгүй хүмүүс гэсэн ийм утгатай ийм одоо клуб байсан байна. Магадгүй энэ нь бол одоо гишүүд нь өөрсдөө тийм сэхэтнүүд, шинийг санаачлагчид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид байсан учраас одоо тухайн үеийнхэн одоо нийгэм тийм ээ засаг захиргаа мөн одоо амьдралын хэв маягийг Франц тэр чигээрээ их хөшцсөн хэтэрхийг одоо ийм тогтцсон одоо ийм гоо зүйн үзэл баримтлалтай байгаа учраас одоо бид одоо энэний эсрэг урлагт цоо шин амьсгаа, цоо шин акцент одоо тийм цоо шин хэлбэрүүдийг оруулж ирья. Энэ бол хөгжимд бол мэдээж хэрэг хамгийн түрүүнд шин уянга тэгээд үүнийгээ дагаад одоо шин гармон орж ирж байгаа гэсэн утгатай тийм. За одоо та нар мэднэ Испани одоо алдартай хөгжмийн зохиолч Дефаля гэж тийм ээ. Түүний одоо галын бүжгүүд тэгэл одоо олон зохиолуудыг манайхан тавилдаг. Жишээлбэл Дефаля бол энэ одоо Апаш гэдэг группийн одоо клубын нэг гишүүн байсан. Тэгээ бас Шмидт гэж байна, одоо Капле гэж одоо Францын алдартай яруу найрагч, зохиолч ийм хүмүүс одоо энэ клубын гишүүн байсан байна. Тэгээд энэ найз нөхдөдөө ярилцах, тэгээд энэ найз нөхдөдөө суралцах тийм ээ. Тэгээ өөрийнхөө уран бүтээлийг таниулах, тэгээд эднээсийн санал бодлыг сонсох. Өөрөөр хэлбэл энэ клубд байх, клубын гишүүн байх нь бол Равелийн өөрийнх нь уран бүтээлийг шинээр нээхэд, бусдыг бас одоо уран бүтээлийн шинээр нээхэд бас их юм сонирхолтой нөлөө өөрт нь үзүүлсэн гэж хэлж болдог. За 1990 онд Равел өөрийнхөө консерваториуд төгссөн. Тухайн үед бол одоо 1990 оны 11 сарын 15-нд одоо Парисын
төгссөн ийм одоо композицийн оюутнууд ийм Ромын шагнал гэж одоо нэртэй ийм консерваторийн одоо хамгийн дээд шагнал гэж байдаг байсан байна. Тэгээд тэр шагналыг авахын тулд ингээд төлөө энэ уралдаанд оролцохоор шийдсэн. 1901 оноос эхлээд Равелийн хувьд энэ уралдаан маш чухал байсан учраас их ноцтойгоор бэлдэж эхэлсэн гинэ. Тэгээд тэр жилдээ Ромын шагналыг авах одоо анхныхаа орлогыг хийгээд бараг амжилттай болохын дээр нь одоо юу гэмдэ одоо шүүгчдийн дунд ийм маргаан үүсээд тэгээд Равелийн Мирра гэдэг нэртэй ийм одоо кантатыг нь за ерөнхийдөө энэ бүтээл бол зөв бүтээл байна. Гэхдээ яг энэ одоо шагналыг өөрөөр хэлбэл 1901 оны энэ шагналыг одоо Равелд өгөхөд бол арай одоо болохгүй байна гэж үзсэн гинэ. Тэгээ тийм болохоор 1902 онд 1903 онд Равел дахиад одоо уралдаанд оролж энэ шагналыг авахыг одоо тун их хүссэн болж хэдий ч арай харамсалтай амжилтанд хүрээгүй гэдэг чинь. 1905 онд Равел 30 настай байхдаа энэ шагналыг авах гээд дахиад нэг оролцсон. Гэхдээ шалтгаан нь бол та 30 нас хүрч байгаа учраас энэ шагналыг авах насны дээд хязгаар бол 30. Тийм учраас танд одоо бид нар энэ таныг одоо энэ уралдаанд оруулж чадахгүй нэ гэж одоо ингэж хэлсэн гинэ. За 1901 онд Равел түрүүний одоо багшийнхан дээр дурдсан Жидүү буюу одоо нөгөө усны дүрслэл гэдэг бүтээлээ бичсэн байна. За энэ усны бүтээлийн араас нь одоо утсан хөгжмийн алдартай квартета бичиж эхэлсэн Равел. Энэ бол одоо түүний одоо утас зэрэгчлээ багш нь утсын салгасан. Түүний одоо анхны утсан хөгжмийн ийм том квартет болсон. Өөрийнхөө багш Габриэль Фуре гэж энэ багштай утсан хөгжмийнхаа квартетыг одоо ингээд зориулсан. Өөрөөр хэлбэл dedicated to Fure гэж бичсэн байх нь шүү дээ. Энэ бол ер нь хөгжмийн одоо зохиолчдын хувьд багштай эсвэл одоо хүндэлж явдаг хэн нэгэнд одоо бүтээлээ зориулна гэдэг нь өөрөө тухайн хүнийгаа одоо хүндэлж байгаа хамгийн дээд